залуу манлайл хөтөлбөрийн төгсөгч зориг сан Монголын залуучуудыг хөгжүүлэх дэмжих замаар Монголын боловсролын хоосон орон зайд өгдөг. Beyond Schools Programming төгсөгч. Энэ хөтөлбөр нь миний гадаад их сургууль суралцах мөрөөдлийн хамгийн анхны алхам байсан. Ийм ч учраас энэ хөтөлбөрөөр дамжуулж олон залуус би тусч байгаадаа маш их баяртай байна. Би байгаль орчны манлайлагч хөтөлбөрийн төгсөгч. Зориг сангийн хөтөлбөрт хамрагдсанаар надад маш олон боломж үе хаалга нэгдсэн. За мөн олон салбарын найз нөхдөдтэй болоод танилынхаа үрэтэлсэн. Сайн байцгаана сонсогчдоо, шинэ оны, шинэ сарын, шинэ өдрийн, шинэ өглөөний мэндийг хүргэе. Сонсогч танд Зориг сангийн байгаль орчны манлайлал хөтөлбөрийн 10 жилийн хүрээнд төгсөгчдийн холбооноос санаачилсан EFB podcast 2020-ийн эхний дугаар хүрч байна. За манай энэ удаагийн анхны зочдоор Зориг сангийн гүйцэтгэх захирал Марламаа, хөтөлбөрөд хариуцсан захирал Марл, хөтөлбөрийн зохицуулагч Маргад нар ирсэн байна. Хамгийн ихний асуултыг би Марламаас асууя. Юун түрүүнд эхлээд энэхүү подкастыг сонсож байгаа сонсогчдод хандаад Зориг сангийн түүх, үйл ажиллагааны талаар товч танилцуулгыг сонсогчдод хүргэе. Зориг сангийн үйл ажиллагаа бол яг 1998 оноос эхэлсэн. Зориг агсны нас орсны дараа түүний ойр дотны нөхөд, найз нөхөд хамтран ажиллаж исэн хүмүүс нь нийлээд Зориг санг үүсгэн байгуулж исэн тухайн үед. Тэгээд гол Зориг сангийн байгуулагдсан шалтгаан нь гэх юм бол ардчлалыг бэхжүүлэх буюу үндсэндээ Зориг агсны хийж исэн үйлийг үргэлжлүүлэх зорилготой гэсэн. Ингээд 98 онд байгуулагдсан цагаас хойш ерөнхийдөө тусламжийн үйл ажиллагааг олцоо явуулдаг байжгаад яг 2003 оноос эхлээд залуучууд боловсролын салбарт яг хандах болсон. Тэр нь бол Америк нэгдсэн улсаас яг тухайн үед Монголд ирсэн ажиллаж исэн Walt Jenkins, за манай төгсөгчдөө бол ялангуяа сайн мэдж байгаа. Walt-ийн гаргасан санаачлагын дагуу манай хамгийн анхны залуусын хөтөлбөр болох Young Leadership Program гэдэг хөтөлбөр маань эхэлсэн. За тэгээд залуу манлайлал хөтөлбөр маань 2003 онд эхлээд тухайн үед яг ихтэй сургууль төгсөөд ажлын байран дээр гараад удаагүй байгаа залуучуудад нийгмийн олон салбарын талаар мэдээлэл өгөө, тэднийг нийгэмд идэвхтэй иргэн болгоход нь туслая гэдэг санаачлагаар эхлээд энэ нь явандаа Зориг сангийн одоо яг залуучд хандах үйл ажиллагааны эхлэл болоод хөтөлбөрүүд маань өргөцөөр хагаад өнөөдөр бол бид нэр 15 гаруй хөтөлбөрийг жилдээ тогтмол хэрэгжүүлдэг залуусын дундаас нэлээд танигдсан ийм төрлийн бас байгууллага болж өргөцсөн байна. Тэгэхээр 15 хөтөлбөр гэж таасаа ярианд дурдлаа. Тэгэхээр би яг энэ 15 хөтөлбөр дундаасаа залуучуудын зүгээс одоо аптай өгж байгаа, сонирхож байгаа ямар хөтөлбөрүүдэд нэрлээд өгөх юм бол одоо хөтөлбөрийн хоёр менежерийн тал дээр төлөв ярих болов гэж бодож байна. Яг ямар хөтөлбөр одоогийн мэдлэр 15 хөтөлбөр багтаж байна. 15 хөтөлбөртний урт хугацааны, богино хугацааны гэсэн хөтөлбөрүүд байгаа. Тэгээд ахлах ангийн сурагчдад зориулсан Louis Jenkins сураг солилцооны хөтөлбөр, залуу эрдэмтэн гэсэн хөтөлбөрүүд байгаа. Оюутан залуус зориулсан гэх юм бол сургуулийн төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөр байгаа. SDC-тэй хамтарсан. Тэгээд мөн арчил зууны туслан гэж байгаа. Залуу мэргэжилтнүүдэд гэх юм бол түрүү Марламагийн дурдсан YLP, залуу манлайлал хөтөлбөр, байгаль орчны манлайлал хөтөлбөр, шинжлэх ухаанд эмэгтэйчүүдийн хөтөлбөр, монголоор юу гэж хэлэх системийг шинжлэх ухаанд ажиллаж байгаа, шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг чадваржуулах хөтөлбөр, эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр, орон нутгийн бас мэргэжилтэнгүүд зориулсан бас хэд хэдэн хөтөлбөр бид нар жил болгоно хэрэгжүүлдэг. Тийм. Тэгээ энэ дээр нэмэхэд өнгөрсөн оноос эхлээд залуусын доктортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гээд хэрэгжүүлээд эхэлсэн. Одоо 2 дахь кохорт нь явагдаж байгаа. Тэгээд 2014 оноос эхлээд Зориг сан орон нутгийн залуусаа дэмжих хэрэгтэй юм байна гэсэн үднээс орон нутгийн залуу манлайлал хөтөлбөрийг эхлүүлээд 16 оноос болохоор орон нутгийн байгаль орчны манлайлал хөтөлбөрийг эхлүүлсэн. 17 оноос орон нутгийн эмэгтэйчүүдийг чадваржуулах гэсэн ийм 3 хөтөлбөрийг бас орон нутгийн залуучуудад зориулж хэрэгжүүлж эхэлсэн байна. Сурагч оюутан залуус эмэгтэйчүүд гэдэг өөрөөр хэлэх юм бол хөгжийг хүссэн хүн бүхэнд хэрэгтэй тэтгэлэгт хөтөлбөрүүдийг Зориг сангаас санаачлан зарлалсан байна. Тэгэхээр эдгээр хөтөлбөрөөс хамгийн их өргөдлийн маягт ирдэг, өргөдлөө өгдөг, одоо элсхийг хүсдэг, одоо онцлогтой хөтөлбөрийг бидэнтэй хуваалцвал ямар хөтөлбөр байна? Эдгээр 15 хөтөлбөрөөс хамгийн их өргөдлөө ангид ирдэг. Бүгдээрээ л ерөнхийдөө их сонирхол
одоо татдаг гэх юм уу залуучуудаас их хүсэл одоо авдаг. Тэрэн дундаас л яг хамгийн олон гэх юм бол яалтч юм оюутны Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан оюутны тэтгэлэг хөтөлбөр байна. Ягаад тэгэхээр угаасаа оюутнуудад бол санхүүгийн одоо хэрэгцээ тэр дундаад сургалтын төлбөр бол хамгийн том асуудал байдаг. Тэгэхээр энийг нь шийддэг. Дээрээс нь тэднэрт одоо сурч одоо дэвшиг хувь хүнийхээ хувьд бас өсч дэвшгэд төлхөц цолдог учраас зориг сангийн тэтгэлэг бол ер нь нэлээд танигдсан тэтгэлгүүдийн нэг гэж бид нэр одоо боддог. Яг дотор нь ажиллаад очиж ерөнхийдөө тиймэрхүү коммент аяг хүлээж авдаг. Тийм ч учраас ер нь бол жилдээ нэг ойролцоогоор нэг 600-аас 700 оюутан яг тэтгэлэгт үргэлжлээл гэдэг. Үүнээс олвол бид нэр 60 оюутан шалгаруулж аваад сургалтын хагас тэтгэлэг жилийн ер нь ойролцоогоор өгдөг. Тэгээд энэ нь бол бас 700 хүний шалгарна гэдэг бол маш одоо хэцүү шүү дээ. Ер нь 10 хүндэт миний ойролцоогоор гэсэн. Тэгэхээр энийг бол бид нэр эхний шатанд бол эссе бичүүлээд анкет бөглүүлээд үүн дээрээсээ ярилцлага хийгээд баг 300-аад оюутантай ярилцлага 2 өдрийн турш манай бүх ажилчид Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч шалгаруулалт хийсний үндсэн дээр 60 оюутнаа жил бүр шалгаруулдаг. Тэгэхээр энэ бол ер нь манай хамгийн өрсөлдөөнтэй хөтөлбөрүүд баг. Залуу манлайлал хөтөлбөр, байгаль орчны манлайлал хөтөлбөрүүдийн хувьд бол нэг 300-аас 200. За ахлах сургуулийн хөтөлбөрүүд бол нэг 150-аас 200 гэх мэтчлээ. Тэгээд тэндээс чи нэг 20 орчим хүн гэхээр ер нь бол нэг сонгогдох магадлал 10% гэсэн үг байхгүй юу те. Тэгэхээр ер нь бол ихэнх хөтөлбөрүүд маш их эрэлттэй байдаг. Тэгээд харамсалтай нь ялтчгүй бид нэр бүх хүнтэй ажиллах боломжгүй. Тэгээд сонгож авах шаардлага байдаг учраас бол нэлээд олон хүнд үгүй гэж хэлэх шаардлага гардаг л да. Маш олон хөтөлбөрт материалаа эргүүлж байгаа залуучуудын зүгээс энэ хөтөлбөр тэнцээ хамрагдсан өөрийгөө хөгжүүлэх гэсэн бодлоор материалыг эргүүлж байгаа. Ярилцлагын шатнд бичиг баримтын бүрдэлт ингээд өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй, магадгүй бусдад өөрийгөө илэрхийлэх чадвар дутгмаасаа болоод ярилцлагын шатн дээрээс ундаг ч юм уу ийм тохиолдол гардаг байна. Тэгэхээр яг энэ тэтгэлэг төлбөр бүр дээр ярилцлагын шатнд тэнцсэн ярилцлагч одоо таалуудын зүгээс одоо энэ аплай хийж байгаа залуучууд биднийг сонсож байгаа бол хөтөлбөрийн менежерүүд бас энэхүү илгээсэн ярилцлагын шатнд суугаад ярилцлага авдаг гэж би хувьд ойлгодог. Тэгэхээр яг энэ ярилцлага өгч байгаа ярилцлагын шатнд юун дээр одоо эслэгч маань анхаарал зүгээр юм бол нийтлэг гаргаж байгаа ямар алдаанууд байд юм бол магадгүй өөрийгөө бүрэн дүрээр илэрхийлж чадахгүйсээ болоод тэтгэлгээ авч чадахгүй байгаа тохиолдол гарч байгаа олон тохиолдол би бас харж лээсэн л да. Яг би болохоор нэг жил бас тэтгэлэг хариуцж ирсэн хоноод яг илүү тэтгэлэг дээр орж ирж байгаа хүмүүс оюутнуудын ажиглагч юм жоохон худлаа арчих гээд байдаг. Зовлонгоо тоочих гээд байдаг. Тэгээд яг ярианыхаа явцад 10 минут, зарим тохиолдолд 15-20 минут нэг оюутантай ярилцж байгаа. Тэр дундаа өөрөө тэр худлаа арсандаа бүтчих тохиолдол аюух гараад байдаг. Тэгэхээр тэр хамгийн буруу алдаа юм шиг надад санагддгийг тэтгэлэг дээр бол. Тэгээ ярилцлагын үед те эхний шат маань бол яг бичгээр материалаа бүрдүүлэх юм шүү дээ тий. Эхний шатн дээр гэвэл өөрийн чинь хэлснээр материал бүрдүүлэлтээ дутуу байгаагаас зарим нэгэн хүмүүс харамсалтайгаар эхний шатндаа хасагдтыг. Хоёрт нь эссе бид нар бичүүлдэг эхний шатн дээр. Тэр эссений асуултыг маш сайн уншаад ойлгоод тэгээ тэрнийхэн дагуу хариултаа бичих шаардлагатай байдаг. Гэтэл их зарим нэг залуучууд маань одоо юу гэдэг эссегээ нэгт асуултаа ердөөсөө ойлгохгүй юм шиг байгаа. Хоёрт шүлэг байдлаар ч юм. Уянгалдаг. Тэ уянгалаад тэ эссенийхээ хариултыг уг нь бол өөрийгөө харуулах яг бид нар боломж өгж байгаа шүү дээ тэр эссений асуултаар бол. Тэгээ тэр боломжууд бол удаа дараа алдчихсан тийм харамсалтай тохиолдол бол их гарч байгаа. Одоо нийтлэг байдлаар зөвөр 3 зөвлөгөөг өгөөч гэвэл өргөдөл гаргагчдад та ямар 3 зөвлөгөө өгөх вэ? Гурлаа нэг зөвлөгөө хэлчих юм уу? Миний зүгээс гэвэл. Яг миний зүгээс бол үнэн бодтой мэдээллээ сайн өгж явах хэрэгтэй юм шиг санагддаг. Худлаа мэдээлэл өгөх тохиолдол байгаад байдаг. Жишээ нь STC ялтчгүй мөнгөтэй холбоотой, тэтгэлэгтэй холбоотой хөтөлбөр болохоор сарын орлогын асуудал тэгэнгүүт 200 мянга 300 мянга гэх юм аюу тэгж худлаа анкетан дээрээ бүглэх тохиолдол байдаг. Тэгээ яг ярьцлаган дээрээ дуудаад асуухаар тэр нь яг ингээ орлогын тодорхойлтыг харахаар шал өөр байдаг. Гэх жишээний тэр бол надад аюу буруу юм шиг санагддаг. Миний хувьд бол яг цагтай холбоотой их алдаа гардаг юм шиг. Яг ихэнх хөтөлбөрүүдийн хувьд одоо дор хаяж 27 хоногийн зарлагддаг. Дээрээс нь зарим хөтөлбөрүүд бол бүр их орон нутгийн хөтөлбөрүүдээр аль болох
одоо их хугацаа авахын тулд сарын өмнө ч юм уу зарладаг. Гэтэл бүтэн сар одоо анкет хүлээж авч байхад яг сүүлийн өдрийн 1 цагийн дотор л ерөөсөө утас хангинаал имэйлээрэл би анкетаа явуулах гэсэн болохгүй байна, танаа систем гацчлаа ч гэдэг юм, эсвэл би 1 минутаар хоцорчлоо, миний анкетыг хүлээж авч яж гэдэг юм. Тэгэнгүүт яг энэ бидний зүгээс юу гэж харагддаг вэ гэхээр тэр хүн хувийн зохион байгуулалт муутай байна. А дээрээс нь цагийг нь тулгаж гинэ гэдэг чинь үнэхээр тэр хүн хүссээд цагаа гаргаад бэлдсэн болвол наан нь явуулах 3-7 хоногийн хугацаа байсан. Үнэхээр яг сүүлийн минутанд л олж мэдсэн гэдэг бол жоохон хэцүү шүү дээ. Тэгэхээр үнэхээр эсээ бичих 200 хүүхдээ эсээ бичих амжих уу гэдэг жоохон хэцүү. Тэгэхээр зөвхөн анкетан дээр ч гэлтгүй ярилцлагын цаг дээр ч гэсэндээ 15 цагт ярилцлагатаа хүрэлцэн ирнэ гэсэн бол 15:00 гэж зоригсон дээр орж ирэх биш. Орж ирээд нэг 10 минутын өмнө амсгаа дараад тайвшраад асуух зүйлээ бодоод ингээ байж ивэл хүн өөрөө ороод ч гэсэндээ зөвхөн манай ярилцлага хөтөлбөртэй хамаатай биш. Ерөн зүгээр Монгол залуучуудын гаргадаг их алдаа нь юмын цагийг нь их тулгадаг, хоошин тавьдаг айгүй өөрсдийн амжилтаас хойш татдаг юм болов уу гэж ер нь анзаарсан. За миний хувьд гэх юм бол асуултаа сайн ойлгооч хэлсэн. Комментэн асуултаа сайн ойлгоод хэрвээ ойлгохгүй бол цагийн тулахгүйгээр те биднээс ирээд асууж болно шүү дээ. За энэ асуулт ямар учиртай юм бэ те? Энэ асуултыг би ингэж ойлгож байна зөв үгүй юу те? Тэгээд тэр асуултынхаа дагуу яг эсэгээ бичээч. А гэж асууж хахад битгий Б гэж бичээч гэж. Хаширсан байл та. За ойлгохгүй ядаж ойлгохгүй үнээр нь хэлээд асууж хэрэгтэй юм. Тийм манай утас байгаа, Facebook page байгаа, тулахгүйгээр office байгаа. За бид бүхний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг хамтрагч санхүүжүүлэгч байгууллагуудаар одоо төсөөлөхийг аргагүй. Тэгэхээр дотоодын болон олон улсын ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна. За өстой зөв асуулт байна. Ихэнх тохиолдолд бид нэр аль болох санхүүжүүлж байгаа хамтарч байгаа байгууллагуудаа ер нь бол нэрийг нь гаргах, тэдний хийж байгаа одоо тэдний тусламж дэмжлэггүйгээр бол эдгээр хөтөлбөрөд хэрэгжих боломжгүй. Тэгэхээр тэднийг аль болох олон нийт төрхийг бид нар бас хичээдэг. Тэгэхээр энэ подкастаар дамжуулаад бас бид нартай баярлан талархснаа хэлэх боломж олгож байгаад их баяртай. Тэтгэлийн хувьд бол жишээ нь ер нь бол ихэнх санхүүжилтчдийн хувьд бол ер нь гадаадын байгууллагууд байдаг. Монголд үйл ажиллагаа явуулдаг. Эсвэл одоо гадаадаас зарлагдсан сэтгэлгүүдүүд манай хөтөлбөрийн зохицуулагчид өөрсдөө хандаад хөтөлбөрүүдээ одоо санхүүжилтээ олох тохиолдлууд бас байдаг. За тэтгэлэг дээр бол бид нар Швейцарын хөгжлийн агентлагтай маш олон жилийн турш хамтарч ажиллаж байгаа. Манай 17 дахь жилдээ ажиллаж байгаа. Тэгэхээр маш манай одоо олон жилийн найдвартай хамтран ажиллаж байгаа байгууллага. За үүнээс гадна заавал хэлэх ёстой нэг байгууллага бол Зориг сангийн Америк дахь Зориг сан буюу түүний ард бол яг Walter Jenkins гэж хүн байгаа. Манай залуу манлайлал хөтөлбөрийг анх санаачлаад тэр цагаас хойш одоо хүртэл дэмжиж байгаа, өөрөө үйл ажиллагаанд нь оролцдог. Маш тийм идэвхтэй бид нарыг одоо дэмждэг ийм сайхан сэтгэлтэй хүн байгаа. За дээрэс нь Австралийн засгийн газар, Америкийн засгийн газар элчин сайдын яамдууд, за дээрэс нь одоо Монгол үйл ажиллагаа явуулдаг Германы Конрад Аденауэр сан, за Канад сан, Лоренет сан гэх мэт одоо олон улсын сангууд зарим тохиолдолд бас бид нартай хамтран ажиллая. Зориг сангийн ийм чиглэлийг бид нэр одоо тий манай үйл ажиллагаатай дөхөн байна, адилхан юм байна. Тиймээс хэдүүлээ хамтран ажиллая гэдэг байдлаар зарим тохиолдолд санал тавиад, зарим тохиолдолд бид нэр өөрсдөө эдгээр байгууллагад санал тавиад эдгээр төслүүдийг санхүүжүүлдэг. Тэгэхээр энэ байгууллага байгаа учраас бид нар бүх хөтөлбөрүүдэд залуучуудаа тэнцээд ороод ирсэн л болвол ямар ч үн төлбөргүйгээр хүргэх боломжтой болдог. Тэгэхгүй бол хэнийг юу гэдэг санхүүгийн боломжгүйгээсээ болоод манай хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байгаасаа гэж бид ерөөсөө одоо тий тэрийг бол ерөөсөө хүсдэггүй. Тийм учраас энэ байгууллагуудад бол ялчгүй бас маш их баярлалаа. Тэгээд энэ дашин тэрийгэ дамжуулахад таатай байна. За өнгөрсөн жилийн тухайд бол Зориг сангийн 20 жилийн түүхэн ойн баяр бол болсон. Тэгэхээр энэ ойн хүрээнд хийсэн ажлуудаас онцлог үйл явдлуудаас бидэнтэй хуваалцал. За 20 жилийн ойн хувьд яг бид нар бол яг хамгийн том үйл ажиллагаа гэх юм бол Youth of Улаанбаатар буюу бид нар Youth Forum гэж үйл ажиллагаа зохион байгуулсан. Энэ нь ямар учиртай үйл ажиллагаа болсон бэ гэхээр өнөөгийн нийгэмд залуучуудыг оруулж байгаа хувь нэмэр маш их байгаа. Тэгээ залуучууд гэдэг нь одоо яг 30 хүртэл хүмүүс 40 хүртэл нас гэл янз бүрээр тодорхойлдог. Гэтэ яг Зориг сангийн хөтөлбөрийн ихэнх хувь нь одоо баг бүгдээрээ залуучуудад чиглэсэн байдаг. Гэтэл энэ төсөлд орж байгаа мундаг залуучуудын төслүүдийг бид нар л мэдээд авахаас ш нийгэм даяараа мэдтгүн байна гэдгийг бид нар олж хараад тэгээд энэхүү Youth of Улаанбаатар форумаар дамжуулаад тэдний хийж байгаа нийгэмд одоо тий ямар бодиттой үр дүн авчиж байгаа төслүүд байгаа юм бэ гэдгийг нэгдүгээр харуулъя. Хоёрдугаар дараадаа хэмжиж байгаа одоо хэрэгжиж байгаа төслүүд санхүүжилт хэрэгтэй байгаа тэр төслүүдийг одоо санхүүжилттэй болоход нь туслая гэдэг ийм хоёр үндсэн зорилготойгоор энэхүү формыг зохион байгуулад маш амжилттай болсон. Тийм ч учраас бид нар үнийг цаашдаа 2 жилдээ нэг удаа ядаж зохион байгуулчих, залуучуудаа дэмжиж гэдэг шийдэлд хүрсэн байгаа. Тэгэхээр энэ жил өнжөөд дараа жил бол ер нь зохион байгуулах баг. Тэгээд энэхүү форум дээр бол ер нь бол одоо хүртэл хэрэгцсэн мундаг 8 төслүүд орсон. За тэрний дараа бол яг
цааш тэрэгжих 4-5 төсөл өөрсдийнхөө санааг тайзан дээр шууд танилцуулаад pitch гэдэг штэ тий найраа хийгээд үүний дараа үзэгчдийн саналаар шууд бид нэр тухайн үед нь саналаар тодруулаад хамгийн шилдэг 3 байрын төсөл гарааны санхүүжилт болгосон ийм үйл ажиллагаа болсон. За үүнээс гадна бол бид нар бас зориг сангийн хөтөлбөрүүд ер нь бол зориг сан гэдэг чинь өөрөө манай хөтөлбөрт орж байгаа залуучуудаар л яг бий болж байгаа зүйлтэй. Гингүүд яг ямар залуучууд байдаг юм бэ? Юу хийдэг юм бэ гэдгийг харуулах зорилготой видео бид нар бас бэлтгэж хүргэсэн, зарим нь үзсэн байж магадгүй. За тэгээд түүнээс гадна зориг агсны талаар бас богино ном бид нар бас хэвлүүлжсэн 20 жилийн агаар. Тэгээд тухайн үед яг зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх өдрөөр бид нар бас энэ хүн номыг тараах гэмчлэн үйл ажиллагаа ер нь бол 20 жилдээ зориулсан байгуулсан юм байна. За тэгвэл мөн энэ жил зориг сангийн зүгээс онцлох ямар хөтөлбөрийг үйл ажиллагааг төлөвлөж байна. Шинэ хөтөлбөр, шинэ зорилго, шинэ зорилж юу байна? Дөнгөж он эхлээд эхний 1 сар л өнгөрч байна. Адаад өгнөсөн чинь 1 сар нь тэгээд байхгүй болчихлоо. Ямар депрессинг юм бэ? За манай Марл We Forum ярих хэрэгтэй. We Forum тий 3 сард бол бид нэр 3 сарын одоогоор 13-нд бол товлогдчиход байгаа. Эмэгтэйчүүдийн манлайл хөтөлбөрийн хүрээнд бид нэр We Forum буюу эмэгтэйчүүдийг чадваржуулах Women Empowerment Forum гэдэг том форумыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Ажилдаа орсон байгаа. Энэ форум бол олон нийтэд нээлттэй байна. Энэ том форумыг бол зохион байгуулахаар бол төлөвлөж ажиллаж байгаа. Өөр нь ер нь бас энэ жил нэг төлөвлөж байгаа шинээр яг урд хожиж байгаагүй нэг ажил гэх юм бол зориг сангийн орон нутгийн эмэгтэйчүүдийн хөтөлбөр дээр бид нэр Америкийн засгийн газартай хамтарч ажилласан. За тэгээд бид нартай хамтарч ажилласны дараа уг байгууллагаас бид нарт тавьсан нэг санал нь Азийн бусад орнуудад орон нутгийн эмэгтэйчүүдийг чадахжуулах юм төсөл яг манайхтай адилхан юм төсөл хэрэгтэй байна. Энэ дээр танах зөвлөх байдлаар орооч гэдэг саналыг бид нарт тавьсан. Энэ нь бол маш одоо бид нар бас маш баяртайгаар хүлээж авсан. Яагаад юу учир юу гэхээр зөвхөн одоо Улаанбаатар орон нутгийн ажиллагаас гадна бидний энэ хийж байгаа туршлагыг гадаадын бусад орнд бас хэрэгжүүлээ. Мэдээж тухайн орны хүрсэнд болгоно. Гэхдээ ерөнхийн энэ модель бас ингээ те үнэхээр бас өөр ашигтай байна. Энийг цааш нь илүү түгээн дэлгэрүүлэх гэсэн санаа нь бас бид нарт их сайхан санагдсан. Тэгээд үүн дээр бас шинээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр тэр талаар мэдээлэлүүд бид нар бас цаашдаа хуваалцах байх. За тэгэхээр манай марга түрүүнээс хойш дуусгаад барагдаас энэ асуултыг чиглүүлээд асууч. Яг тэр өөрөө орон нутгийн гинэ байгаль орчны манлал хөтөлбөрийг бол төгссөн. Тэгэхээр энэ жил байгаль орчны манлал хөтөлбөр гэх юм бол 10 жилийн төгсөж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн онцлог давуу талыг сонсогчтой хуваалцахгүй юу? Зөвхөн байгаль орчны хөтөлбөрс гадна орон нутгийн байгаль орчны манлалыг хамтдаад ярих байхаа гэж бодож байна. Би болохоор байгаль орчны манлал хөтөлбөрийн 4 дахь жилийн төгсөгч. Тэгээд түүний дараагаараа зориг санд яг энэ хөтөлбөрийнхөө зохицуулагчаар ажиллаж эхэлсэн байгаа. Тэгээд 10 жилийн хүрээнд болохоор манай байгаль орчны манлал хөтөлбөрийн төгсөгчдийн холбоо гэж байдаг. Төгсөгчдийн холбоотойгоо хамтраад 10 жилийн хурал уулзалт networking event зохион байгуулахаар төлөвлөд манай төгсөгчд ажиллаж байгаа. Мөн энэ одоо подкаст жишээ нь те олон нийтэд хүрэхээр төгсөгчдийн холбоотойгоо хамтарч бас хийж байгаа. Тийм. Тэгээ байгаль орчны манлал хөтөлбөр болохоор ер нь бол байгаль орчинд анхаарлаа хандуулдаг, залуусын хамрагдах ёстой хөтөлбөр. Тэгээд заавал яг энэ хөтөлбөрт одоо байгаль орчны салбарын хүн байх албагүй. Ер нь бол байгаль орчинд анхаарлаа хандуулдаг ямар нэгэн байдлаар байгаль орчиндөө эерэг өөрчлөлтийг авчрыг гэсэн залуус бүгд хамрагдах боломжтой байдаг. Тэгээд 2016 оноос эхлээд орон нутгийн байгаль орчны манлал хөтөлбөрийг эхлүүлсэн гэж ярьжсэн шүү дээ. Энэ хөтөлбөрийг ч гэсэн ер нь бол байгаль орчны манлал хөтөлбөрийн төгсөгчдийн холбооноос санаачлаад санхүүжилтийг нь аваад эхний жилээ хэрэгжүүлэхэд нэлээд тусдим болоод ажилласан байгаа. Тэгээд одоо энэ орон нутгийн байгаль орчны манлал хөтөлбөр 4 жил хэрэгжсэн 5 дахь жилдээ Конрад Аденауэр сангийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж эхлэх гээд ерөн бэлтгэл ажилд орсон байгаа. Тэгэхээр бид бүхний бас 10 жилийн хүрээнд хийж байгаа нэг хэсэг нь бол энэ подкаст болж гарч ирж байгаа. Дараагийн асуулт гэх юм бол яг сая яран дээр марлан ярьсан зоригсон бол өөрийнхөө төгсөгчдтэй бид бүхэн нэг сургууль төгсөөд тухайн оюутан байх 4 жилийн хугацаанд сургуулаараа авуулаад муйсын оюутан, шүтээсэн оюутан, сүйсэн оюутан гэж авуулдаг гэсэн бол төгсөнгүүтээ төгсөгчдөө одоо манай төгсөгчтэй гэж яригдаж төгсөгчдөө сургууль нь авуулдагтай адилхан зоригсон бол төгсөгчдөө бас авуулдаг байхаа гэж би боддог. Тэгэхээр зориг сангад төгссөн төгсөгчдийн үед нэг тийм үнэлэмж бас брендинг байдаг. Зориг сангад төгссөн юм уу даа гэл ингээ янгах тийм юу шүү дээ. Чи зориг сангийн тэр хөтөлбөрөөр төгссөн юм тийм гарч ирдэ шүү дээ. Ер нь тэр дундаа ингээ бас дүүнэртээ санал болгодог. Одоо жишээ нь би байгаль орчны манлал хөтөлбөрийг 10 жилийн
төгсөөд оюутан болоо залуу мэргэжилтэд ажиллаар гарч байгаа хүмүүс бол ингээл яг нэг насны хэмжээтэй байгаа даа шүү дээ тий лимиттэй тогтсон шалгууртай байгаа. Тэгэхээр яг энэ хугацаанд 20 жилийн хугацаанд Зориг санг бүх шатны 15 шатны хөтөлбөрт хамрагдсан төгсөгчтэй тоол бол ямар статистиктэй гарч ирж байна. За тэднийг хооронд нь бас хамтарч нэгдэж нийлэх нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах энэ сайн туршлагаас нь шинээс нь бидэнтэй хуваалцвал ямар эерэг уран зориг өгөх туршлагууд байна. За тоогоо алдсан. 20 жилийн бол гаргасан дах тийм ер нь гаргасан. Бид нэр 20 жилийн хүрээнд яг тухайн тайлангаа ер нь гаргаад бүх хөтөлбөрүүдийн хувьд яг энэ тоог гаргаж үзсэн. Тэгэхэд бол нэг ойролцоогоор 4000 гаруй төгсөгч яг байгаа маань шууд хамрагдсан. Тэр нь бол мэдээж тэтгэлэгч хөтөлбөр хамрагдсан. За YLP буюу те залуу манлал, байгаль орчны манлал, сурц солилцооны хөтөлбөрүүд гэх одоо 14-5 жил доотлон явцсан ийм хөтөлбөрүүдэд бол жилд орхож 20-оос 25 хүн хамрагдж ийнгээ бодохоор бол 4000 элбэг гаруй төгсөгчд байгаа. За тэгээд тэрний дундаас манай бол салбартаа мундаг амжилттай явж байгаа маш олон залуучууд бид нарыг одоо тийм сонсоод бид нөрөө Зориг сангийн төгсөгч тийм нэгж явж байгаа гэж сонсоод бид нар маш их бахархдаг. Тэгээд тийм ч учраас тэд нартай яал болох холбоотой байгаад тэд нар маань ч гэсэн бид нартай бас эргэж холбогдоод одоо тийм хүн төгсөөд явсан биш одоо цаана ийм боломж байна шүү. Энэ салбарт ийм шинэ мэдээлэл байна. Ийм хүнийг уурж оролцуулбал зүгээр юм билээ. Эсвэл би яриа хийч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдлаар байнга холбоотой байгаа нь бас бид нарт их сайн санагддаг. Тэгээд ер нь бол одоо EFP-ийн үдчээр, YLP-ийн үдчээр төгсөгчдийн холбоо, за манай арчил зуны туслан хөтөлбөрийн оюутнууд маань бас төгсөгчдийн холбоогоо өөрсдөө байгуулад бие дагаад ингээд тусдаа байгууллага болоод өргөжөөд явж байгааг харахад бас их сайхан байдаг. Тэгээд тэднэртэй бол бид нэр аль болох туслах дэмжих байдлаар оролцдог. За түүнээс гадна бас тухайн салбартаа одоо тодорхой хэмжээнд экспертизтэй болсон тий туршлага хөрөнгөлүүлсэн хүмүүсээ бид нэр буцаагаад лекц одоо багшийн зочноор урьдаг. За тэгээд дээрэс нь одоо энэ шинээр хөтөлбөрүүдэд хамрагч байгаа залуучууд маань төсөл хэрэгжүүлдэг шүү дээ тий. Чи сайн мэдчихэж байгаа. Тэгэхээр тэр төслүүд дээр бас ирээ зөвлөгөө өгдөг, ментор болдог. За бүр санхүүгийн хувьд ч гэсэндээ дэмжлэг үзүүлж ирсэн тохиолдлууд маш олон байгаа. Дээрээс нь одоо үе хоорондын холбоо маш чухал тий. Одоо 10 жилийн өмнө төгссөн төгсөгч маань энэ жил хөтөлбөрөөс төгсөө гарах хүмүүсээ бас хоорондоо таньдаг байхын тулд бид нар нэтворкинг үйл ажиллагаа зохион байгуулдаг. Ингэснээр тэд нар маань бие бинийгээ ялангуяа байгаль орчны салбарт ойролцоо байгаа хүмүүс ч юм уу нэг таньж мэдэх дээрээс нь хамтрах за бүр гэр бүл болох тохиолдол хүртэл байгаа. Тэгэхээр төгсөгчд маань бол нэлээд холбоотой байдаг. Тэгээд энд нь бол бид нэр яг заавал оролцоод байхгүйгээр тэд нар маань өөрсдөө ингэ санаачлаад явдаг нь бас биднэрт их сайшаалтай санагддаг. Тэгэхээр заавал доктор алба болгож гэдэг юм өөргөжүүлэхгүйгээр сайн дурын үндсэн дээр нэгдээд өөрсдөө бас Зориг сангийн төгсөгчдөд гэсэн төгсөгчдийн холбоо гэдэг төрөмс байгуулах үйл ажиллагаатай статустай яваад өгч байгаа юм байна. Энэ подкастаар дамжуулаад бас зөвхөн EFP, YLP гэхгүйгээр бүх төгсөгч хөтөлбөрийг төгссөн төгсөгчдийн төлөвлөлөг өрж орцуулаад тэдний бас хамтын ажиллагааг хаана хэн ямар юмаагаа яах гээд те энэ бүхнийг энэ подкастаар дамжуулж хүргэх зорилготойгоор санаачлан эхний дугаартаас та бүгдийг урьж байгаамаа нийт бас хөтөлбөрийн талаарх ойлголтыг сонсож байгаа залуучуудад яг одоо энэ намраас хавраас хүсэлтээ илгэх оюутан залуучуудад хандаж эхний байдлаар танилцуулга хэлбэр хүргэх гэсэн бодолтой байгаа юм. Тэгэхээр энэ асуултыг надаас битгий асуугаарай гэсэн. Гэхдээ яг асууч тийм ээ. Бид 50% дурсамжаа бүтээгч 50% дурсамжаа эргэн санах гэж. Тэгээд яг 20 жилийн айн хүрээнд Зориг сан бол миний бодлоор гэл асуулт асууж ирсэн. Тэгээд би хувьдаа хамгийн сайхан дурсамж гэж хариулсан. Тэгэхээр яг бид нар хамтдаа бас дахин нэг дурсамжийг бүтээгээд энд сууж байгаа учраас энэ Зориг сангийн хөтөлбөрүүдтэй үйл ажиллагаатай өөрсдийнхөө одоо ажил амьдралыг холбоод та бүхний амьдралд гарсан ямар хөгжилтэй явдлууд энэ өмнөх дугаарын зочдын хувьд бол маш олон фан мэрж илээ. Яг хоёрын маань өөрөө бас байгаль орчны манлал хөтөлбөрийг төгсөгч. Тэгэхээр төгсөгч хүний хувьд бас өөрөө дурсамжаа бас бүтээсэн баг. Подкастаа хөтлөж байгаа ч гэсэн бид гуравтаас хуваалцах юм бол сонирхолтой санагдчих. Миний хувьд энэ шүү дээ. Зүгээр хамгийн хөгжилтэй гэх юм бол би YLP apply хийхгүй яг хариуцлагагүй зангаасаа болоод хоторсон ч яг юу яасан. Яг оройн 18 цагаас ажлын 18 цагаас хаадаг шүү дээ тий. Тэгээ ямар ч гэсэн өглөө 9-т нь бол мэдсэн. Надад бол нэг ажлын цагийн хугацаа байсан тий. Тэгтээ яг нэр эссе бичих бодох энэ трэгэл юм байгаа. Тэг яг 18 цагаас амжаагүй юм яачсан ажиллаж байгаа. Тэгээд яасан за волейбол уус амжихгүй юм байна гэд. Тэгсэн чинь яг маргааш нь EFP-ийн хөтөлбөр зарлагдсан байсан. Тэнгүүтээ тэрийг хамгийн түрүүнд бараг зарласан ихний өдөрт бичээд явуулсан. Тэгээд ярьсан дөрөөд тэгээ ярьсан дөрөхт яг энэ ажлаас ингээд Зориг санраа гүйжсэн л да орой. Яг 7 цаг үед үлээ 8 цаг үед манай эфир 7-д эхэлдэг. Тэгээд яг тэр чи үүлээс үүлч гэжтэй. Гэхдээ тухайн үед бол энэ жилиг бол харьцангуй утаатай байсан тий. Тэгээд 16 оны тэр жил чинь яг ингээд доош ороосод ямарсан утаатай байсан. Утаатай Google
Очсон чинь ярьслага авахгүй. Яг цагтаа ямар ч амжаад очсон. 19 цагийн мэдээ орчоод 19:30 мэдээ ороод тэгэл 20 цагаас өмнө амжаалгүйгээд очиад айхтар амьсгаацсан юм та. Гэл амьсгааш дарахгүй тэгэл ярьжсэн байдгийг. Тэгээ маргааш нь уцаар яриа тэнцсэн гэ тэрэлж рүү бүгд хамтдаа багаар ажиллаж байсан. Тэгээ тэр момент л надад их гоё санагдаад байна шүү дээ. Ягаад ч ингэ яарал яваадсан. Тэгэл тэрний хүчин ингээд төгссөн. Тэгээ нэр түүхэндээ байгаагүй 10 жилийн түүхэнд байгаагүй нэг юм бол EFP-ийн түүхэнд нэг тийм шилдэг төгсгөж гэж байгаагүй юм байл шүү дээ, тий. 17-нд орсон шилдэг төгсгөж болоод авсан. Юу шагнал авсан байдаг. Бүх цаг үеийн шилдэг төгсгөж юм шиг. Тэгээд тийм тэр надад их тийм нандин билэг байсан шүү дээ. Тэр хоёроо нэг шилдэг төгсгөж гэсэн чинь санаанд орлоо л да. Өнгөрсөн жилийн байгаль орчны манлайлал хөтөлбөр уламжлалын ясаараа 4 багтаа хуваагдаад байгаль орчны төслөө хэрэгжүүлсэн. Тэгээд тэр төслийн 4 баг маань дөрүүлээ төрүүлсэн. Яагаад тэгэхээр өстой түүхэндээ байгаагүй дөрүүлээ өстой мундаг хэрэгжүүлсэн. Цаг хугацаанд яг үр дүнгээ өгсөн, санхүүжилтээ босгосон, яг хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлж чадсан. Тэгээд тийм болохоор Марлт хоёрт нөгөө шагналын мөнгө гэж нэг л багт байсан. Тэгсэн чинь манай Walt дөрүүлэнгийн төгөл шагналтай болж байгаа. Дөрүүлэнд нь бас шагналын одоо мөнгөний нөгөөд тэгээд дөрүүлэнгийн төрүүлүүлж исэн бас нэг тэмдэглэвчтэй үйл явдал болсон гэдэг. Бусад жилийнхэн төслийг яаж байгаа юм бэ? Яг дөрүүлээ бүр яг амжилттай ямар нэгэн одоо эртэл баг гарсан ч гэх юм уу тийм ер нь их шинэлэг тэгээд олон нийтийг тэгээд дөрүүлээ 4 өөр салбар руу одоо байгаль орчны 4 өөр чиглэл рүү норж ажилласан тийм төслүүд болсон байсан. Миний хувьд бол айгу популист сонсогдох болохоор гэхдээ тэгээд өдөр болгоно л ингээл айгу хөвчлөлтэй л байдаг шүү дээ. Ажил дээр ч гэсэндээ ингээл бид нөр дандаа ингээл залуучууд тэгээд яг тгийж албаар тгийж таараагүй ч гэсэндээ эмгтээчүүд ихтэй авсан манай офс хэрэг та нар анзаарсан болол тэгэл ингээл ерөнхийдөө ажил дээр өдрийн хоолоо идэж явахдаа ч юм уу тэгэл өглөө орж ирээл ингээл хөтөлбөрийн талаар ингээл санал солилцож явах юм уу ерөнхийдөө маш их хөвчлөлтэй ингээл ажил хийж байгаа юм шиг биш баг ингээд найзтайгаа зүгээр байж байгаа юм шиг тэгж хэлэх нь одоо зөв ч юм уу тий. Гэхдээ ер нь олол их хөвчлөлтэй дээрээс нь тэгээд хөтөлбөрийн залуучуудтай ажиллаж байхад яг ингээд жил болгон 20 залуу хөтөлбөр болгон дээр орж ирдэг те тэгэнгүүт ингээд маш олон шинэ хүмүүстэй танилцаа тэдний ямар мундаг юм бүтээж байгаа тэгээд төгсөөд гарч яваад цаашаага хэрхэн амжилттай карьераа ингээд авч явж байгааг харахад бол бас үнэхээр гоё дурсамжууд тэгээд яг тэд нарыг одоо те энэ суралцах үе шатны хамт байсныг харсан болохоор тэгээд их гоё дурсамжууд тэгээд ер нь бол хөтөлбөрийн үед бол төсөл хэрэгжиж байгаа явцал хамгийн хөгжилтэй байдаг. Янз янзын алдаа гарна болсон одоо төлөвлөсөн зүйл нь саснаар болохгүй ч юм уу тэгэл төслөө бүр 100% ингээл шалан үр зүйл болгож өөрчлөн тэгэл тухайн үед хэцүү юм шиг боловч яг дууссан байна хүүх гэл ингээл яг те төслөө дуусгачлаа гэл маш хэм сурлаа баярлаа гэдэг тэгж байгаа нь бас их гоё байдаг. Тэгэхээр ер нь бол жил болгоно л өстой гоё шин дурсамжууд шинэ хүмүүстэй танилцаал тэд нарыг ингээл те дэмжээл тэд нартай хамтарч ажилладаг болохоор ер нь ажилтаа аягүй дуртай. Тэгэхээр 2019 онд өнгөрсөн онд UB Life-ийн зүгээс Зориг санг байгаль хэлтэй байгууллагаар онцлсан байсан. Тэгэхээр ямар инновац шин санааг хэрэгжүүлсэн бэ? Сайн туршлагаас бас биднийг сонсож байгаа залуучуудад бусад бас энэ аж ахуйн байгууллагуудад хуваалцвал сайн туршлагаасаа. Нэг дуртай явчих юм уу? Би бол илүү нөгөө хог хаяглаад ангилж ялгах боломжтой болсон. Бидэд Mog Plastic гэх компанитай хамтарсан. Гэхдээ Mog Plastic компанид нь илүү EFP-ийн төгсөгч байгаа болохоор илүү холбож чадсан. Тэгээд гадаана хог англи ялгах, хогийн савыг бий болсон, дотроо ч гэсэн бий болгосон. Тэгээд хог одоо ангилж ялгаа дахин боловсруулах боломжтой хог маань дүүрхээр Mog Plastic руу холбогдохоор ирээд ажилтаа аваад одоо дахин боловсруулах үйлдвэрлэлүүдээ одоо хүргээд явдаг байгаа. Тийм. За миний дурдах жишээ юм бол яг илүү жижигхэн юм шиг боловч бас айгүй олон байгууллага хэрэгжүүлээсэ гэж боддог зүйл байгаа. Тэрний үг гэхээр ерөөхдөө цаасны хог хаягдлыг алуулах баг гаргах. Одоо жишээ нь манайх маш олон үйл ажиллагаа зохион байгуулдаг тий. Форум, нэтворкинг үйл ажиллагаа энэ бүгдийг бид нэр захимаар шийддэг болсон. Хүн болгон имэйлтэй хүн болгон одоо тий имэйлээр шалгадаг энэ үед бол заавал хэнийг нөлөө цаас хивэлж гаргаад тэгээд тэрийг нэгэн удаагийн зүйлний хэдхэн цаг ашиглах ийм л зүйл дээр аль болох цаасыг гаргахгүйгээр тэр модыг одоо аль болох харилж хамгаалж ингэж байж чадах юм бол бид нэр жижигхэн зүйлэр ч гэсэндээ энэ чинь явандаа хуримтлагдаад маш олон одоо тэр байгууллагуудад ч гэсэндээ жишээ болж болох юм болоо гэж боддог. Тийм ч учраас бас энийг сонсож байгаа хүмүүс байвал
одоо урилга ч юм уу те ялваа хөтөлбөр илдэг зүйлийг хэвлэхгүйгээр шийдэх зөндөө гарцууд байдаг болсон учраас тэрийг бас судлаад үзээрэй. Манай бас урилгуудыг хараарай гэж санал болгомоор байна. Тэгээд ялангуяа бид нар залуучуудад зориулсан дагалгавар орчнийч бай ер нь бүх хөтөлбөрүүд дээр ингээд дагалгавар орчинд ээлтэй байгаа ч гэдэг зүйлийг уриалчаад өөрсдөө энийг өвлгөрлж чадахгүй болол маш утгагүй. Тийм учраас бид нар байнга одоо яаж илүү ээлтэй байх вэ? Дагалгавар орчиндоо яаж илүү те бусдад шин санааг одоо хуваалцах вэ гэдгийг ер нь бол ирж хайж яадаг. Тэгээ тэрний маань нэг бол бас энэ цааснаас татгалзах гэж бол хэлмээр байна. Бид бас нэг удаагийн хэрэглээг басах тал дээр бол их анхаарч ажилладаг. Тухайлбал бид нар сая давцсан жил нь 15 хөтөлбөр явуулдаг. 7 хоногт нэг өдөрт болзоолтой нэг хөтөлбөр явуулж яадаг. 20 хүн хүрэлц ирээд манай танхимд бол сургалт явуулдаг. Тэр хугацаанд бид нар бол нэг удаагийн цаасан аяга юудаас хэрэгэлдэг. Шилэн савтай ус байлгаж яадаг. Шилэн аягуудаар оролцогчтойгоо ерөнхийдөө энэ усаа хэрэглэхийг бол зөвлөдөг. Мөн цаасан тавгууд бас ашигладаг. Өөрсдийн бас нэг шилэн ашигладаг юм тавгуудтай байдаг. Тэгээд илүү хөтөлбөртөөс нөгөө хөтөлбөрийн оролцогчтой бид нараас хөтөлбөрийн хугацаанд хэрэглэгдэх зүйлүүд яг өгдөг. Тэрэндээ ч гэсэн усны савыг бас байнга бүх хөтөлбөрийнхөө оролцогчид ерөнхийдөө түлхүү өгдөг. За сая байгууллага дээрээ хэрэгжсэн сайн жишээг бусад залуучуудад ярьлаа. Тэгвэл яг одоо хуу хүн талдаа бид бүхэн бас энэ залуучуудын сэтгэлийн амьдралын маяг асар хурдтай хөгжиж байгаа энэ нийгэм цаг үед бид бүхэн амьдрахдаа их олон шин зүйлийг байгаль дэлхийн хэм маягийг бий болгож байгаа. Тэгэхээр маргадын хувьд, марламаагийн хувьд, марлагийн хувьд ямар одоо шин дадал зуршлыг өөрсдөө бий болгож байна. Тэгээд мөн бидний сонсож байгаа залуусыг юунд уриалах вэ? Миний хувьд гэх юм бол хувцсны хэрэглээг айлуулах босхийг зорддог. Тэгээд ердөөсөө хэрэгтэй гэсэн тохиолдолд ердөөсөө хувцас авдаг. Хэрэггүй тохиолдолд байгаа хувцаа тэгэл дахин ашиглал. Цэвэрлэл, сайхан цэвэрхэн өмсөл арчлал явахыг хэрэгэлдэг. Тэгээ миний хувьд гэх юм бол ерөнхийдөө нэг удаагийн хэрэглээг бол гэртээ чинь тэнцвэр нэг их хэрэглээд авахыг хүсдэггүй. Тэгээд дээрээс нь дахин ашиглахыг энэ жилээс бол нэлийн хийж байгаа. Тэгээд ямар нэгэн байдлаар одоо гэртээ махнагаагоо хэрчээд хүлдээх юм бол тэр удаа угаагаад хэрэглээд одоо дахин хэрэглээд авах, уутны хэрэглээг багасгах нь бас хэрэгтэй юм байна гэж ерөнхийдөө сүлээд үзээд байгаа. Ногоо хөлдөөсөн бол дараагийн удаа мах угааж байгаа махаа хөлдөөх ч юм уу тийм байдлаар ерөнхийдөө гэртээ бас тэр хэсэг юмнуудыг бас хэрэгжүүлж үзэж байгаа. Манай хөөч гэсэн яс тийм юунд орцсон баа. Багаас нь. Тийм ерөнхийдөө манай хөөч бас айгүй хөөрхөө бит хоёр ерөнхийдөө гэртээ гадар явж байгаа хог хайж болохгүй ч юм уу тиймэрхүү юмыг бол ер нь их заадгүй. Тэгсэн чинь өөрөө бол цэцэрлэгээ тараа явж байгаа. Өө энд тест хог хайсан байж тэгэл амар бухимдалтай байгаа. Тэгэхээр бас ээжинд даавал орчны хөтөлбөрийн зохицуулагч болохоор өөрөө аялал тийм болоо да. Миний хувьд болохоор ерөнхийдөө тийм манай марлаа маргад хоёрын хэлсэн зүйлийг бас айлуулах хэрэгжүүлдэг. Дээрээс нь хунцрын хэрэглээг айлуулах басхыг яг бодож тэрнийхээ хүрээнд одоо юу гэдэг өдөр тутамдаа цүнхэндээ банк одоо сорвол хэрэглэх шаардлагатай сорвуулаа. Дээрээс нь халбах сэрээгээ, дээрээс нь усны сав аваад явж байдаг. Тэгснээр бол нэг удаагийн хэрэглэнээс бол татгалзах бүрэн боломжтой. Тэгээд энэ маань тийм хэцүү зүйлч биш. Тэгээд шинжиг зүйлч бас биш. Маш олон хүмүүс энийг бол өдөр тутамдаа даал болгоод хийж байгаа. Тэгээд тэрийг харахад ч гэсэндээ их сайхан байдаг. Тэгээд ер нь бол бас хүн болгон zero waste ч юм уу, тэгээд minimal ч юм уу болох, minimalist ч юм уу болох албагүй, дээрээс нь шаардлагагүй тий. Үнд болж ивэл сайн байна. Гэхдээ хүн болгон zero waste болохоос илүүтэй зүгээр хүн болгон less waste тий. Яг энийг ойлгоод бид нэр байгаль орчинд ямар одоо тий үр нөлөө үзүүлдэг бидний буруу хийж байгаа зүйлсээс болоод яг ямар нөлөө гараад байгаа гэдгийг ухамсарлах юм бол аяндаа энэ маань ингээд хумигдаад ирэх юм зүйл байгаа. Гэхдээ яг эцээцэд бас хүн болгоныг гаргаж байгаа хогтлаас илүү байгаль орчинд бол компаниуд, том корпорациуд их сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгэхээр тэрэн дээр бас бид нэр ухамсартай хэрэглэгч байж одоо юу гэдэг нь те fast fashion ч юм уу одоо те одоо их хог хаягдал гардаг компани хэрэглэхээс татгалзах эсвэл тэр хэрэглэгчийн хуваар тэр компанид энийгээ болооч гэдэг те сануулга хөргөлөгч гэдэг юм уу өнөө цагт бол хэрэглэгч хүн бол маш их хүчтэй болсон. Тэгэхээр энийг бас залуучууд маань аягуулсаа ойлгоод
Тэгээд одоо юу гэдэг нь заавал манай супермаркетууд бүгдээрээ ногоог ингээл юучгүй пластикын бооцсон байдаг те. Гэтэл яг үнэхээр их албатай ч юм уу өөр хувилбарууд юу байгаа нэхэр энэ болгоныг бид нэр хэрэглэгч бид нэр өөрсдөө хилжиж бид нэр өөр зүйл хүсэж байна гэдгийг мэдэгдчихэж тэд нэр өөрчлөгдөнө гэхээс сайн дураараа тэд нэр ойлголоо нэлээд удна. Тэгэхээр хэрэглэгч хүний хувьд зөвлөд ерөнхийдөө жоохон сонголтуудаа нэгдүгээр анхаарахаас гадна компаниудад илүү тэм сэтгэлээ хилдэг ч юм уу тиймэрхүү тал дээр илүү анхаарах хэрэгтэй байна гэдэг шийдэл ер нь хүрээд байгаа. Зөвхөн хувь хүний хүрээнд биш байгууллага компани одоо нийгмийн хүрээнд энийг бас авч үзэхгүй бол өдрөө одотондоо бид нэр ганцаархнаа хичээгээд бас болохгүй асуудал болчиход байгаа юм. Иргэдийн нэг утга учиртай оролцоо гэдэг шиг тийм болохгүй зүйлийг өөрөө хилжээ заснаа гэдэг энэ аргыг өөрсдөөс ухамсарлах хэрэгтэй бас үйлдэл болгох хэрэгтэй. Өөрөө ингээл бүхэндээ яваад ийлгүй тийм ээ. За энэ асуултыг заавал байх ёстой гэх манай бүжээ оруулсан. Яг энэ төгсөгчд бүр өөрсдийнхөө яг одоо сүлд уншсан номоо хэлээд тэгээд бидний сонсч байгаа төгсөгчдтэй хандаад нэг ном санал болгох. Сүлд маргаж ямар ном уншсан бэ? Санал болгох ном авсан. Чи ерөөсөөр дугаа ингээл. Би болохоор наад зүв төрөл уучлаа. Би болохоор сүлд 10 нутгийн эмэгтэйчүүдийн чадварчлал хөтөлбөрийн оролцогч маань одоо Мелинда Гейтсийн Хөөрөх мөч гэх номыг уншаарай гэдээ өгсөн. Өөрөө хөтөлбөртөө ирж явах замдаа орон нутгийн нөгөө замд уншсан гэж санал болгоод өгчээсэн. Тэгээ би тэр номыг уншсан. Тэр дээр илүү нөгөө эмэгтэйчүүд талдаа гэр бүл төлөвлөлт, охидын боловсрол, ядуу буурны оронд одоо ямар хуучин жирэмслэлт үүсчин жирэмснээс хамгаалтаад одоо ямар асуудлууд тулгарч ийн цалингүй ажил гэж юу хэлээд байгаа юм. Одоо ажлын байранд дах эмэгтэйчүүдийн эрх юу вэ, дарамт нь юу вэ гэдэг дээр илүү тэр номон дээр түлхүү. Одоо улс орнуудаар аялж судалгаа хийж одоо олон хүнтэй уулзсан тэмдэглэлээ хүргэсэн ном байсан. Тэр бол үнэхээр таалагдсан. Энийг заавал эмэгтэй хүмүүс ч ихгүй эрэгтэй хүмүүс бас уншвал бас зүгээр юм шиг санагдсан надад бол. Миний хувьд яг одоо болохоор Invisible Woman гэдэг ном уншиж байгаа. Гэхдээ тэрнээс илүү яг тэрний өмнө уншсан номоо би санал болгож яг одоо уншиж дуусаагүй байгаа. Тэгэхээр тэр нь болохоор Atomic Habits гэдэг ном. Би яг юугаар нь аудио хэлбэрээр сонссон л да. Тэгээд ерөнхийдөө болохоор яг өдөр тутамдаа бид нэр сайн одоо дадлыг хөвшүүлээд муу зуршлаасаа салах хүн болгон сонирхолтой. Гэхдээ уцаа баг хэрэглэн ч гэдэг юм уу эсвэл одоо юу гэдэг нь илүү хусуун жимд явна те. Гэтэл яг энийг бид нэр яаж өөрчлөх юм бэ гэдгээ төдийлөн сайн мэддэггүй. Тэгэл нэг жилийн нэг жил эхлээд тэрээсэн шүү дээ. Алаад өгөндөө гээл те. Энэ жил яг жимд яванда алаад өгөндөө гээл бодсон байж байгаа л 2 сарын дараа жим хоосорчдаг шүү дээ. Хин хүмүүс яадаг. Тэгэхээр яг тэрэн дээр яг хүн дадал одоо те өөртөө суулгах байгаа бол ямар байдлаар энийг хэрэгжүүлвэл хамгийн үр дүнтэй болох юм бэ? Өдөр болгон бидний хийдэг жижигхэн зүйлс явандаа хоримтлагдаад маш том үр дүн авчих боломжтой гэд айгүй энгийн санааг гэтээ маш гоё жишээтэйгээр ингээ харуулсан. Тэгээд тэрийг нь сонссон чинь бүр ингээд яг тийм биш үү гэдэг ингээд айгүй хэм ойлгосон. Тэгээд болж өгвөл ингээд нөгөө сонсч байсан болохоор би ингээд тодруулах боломжгүй байсан байхгүй. Тэгээд ямар санда цаасаар нь олж авч тодруулж байгаа бүр дахиад уншмаар санагдсан. Тэгэхээр тэрийг би хүмүүст хэрвээ сонсож байгаа бол санал болгомоор юм. The Power гэдэг юу үнэсээ ном уран зохиолын ном товчхон жижигхэн ном байсан. Тэгээд зохиолч байгаа нэрийг мартчихлаа. Гэхдээ тэрэн дээр гэхдээ айгүй энэ сонирхолтой юм юу гарч ирсэн бэ гэхээр хэрвээ эмэгтэйчүүд ийм биологийнхоо хувьд эрчүүдээс мэдээж сул шүү дээ тийм физиологийнхоо хувьд хүч чадлынхаа хувьд тийм тэгээд тэр зохиол дээр юу гардаг вэ гэхээр эмэгтэйчүүд тийм цахилгаан гараараа цахилгаан тэгж гаргадаг ч хэлээ нэг тийм хүчтэй болдог байхгүй. Тэгээд бие физиологийн хувьд эрчүүдээс илүү давангаа болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ эргүүлээд тэр тохиолдолд одоо энэ хорвоо ертөнц ямар байдлаар харагдах байсан бэ гэдгийг харуулдаг тийм зохиол. Би спойл болохыг хүсэхгүй байна. Тийм учраас та бүхэн хэрвээ цаг зав авах юм бол тэрийг уншаад үзээрэй. Их сонирхолтой ном билээ. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн тэнд хүрээд миний бэлтгэсэн бүх асуултын нэрээ дууссан. Миний мэддэг орсол ингээд дууслаа гэдэг шиг. Тэгээд хөтөлбөрийн төгсгөлд бас биднийг сонсож байгаа бүх төгсөгчд зөвхөн EF биш, YF биш 15 хөтөлбөр төгссөн бүх төгсөгчдөө хандаад бас мэдлэгээ төвшүүлэх байхаа. Яг хоо төгсөгчдөө бас мэдээж минь төрхөөс илүү манай хоёр маань хөрөгч байгаа. Тэгэхээр би илүү ирээдүйн төгсөгчдөө зориулаад хэлчихье. Манай зориг сангийн үе таалга ер нь заавал хөтөлбөр гэлтгөө бүх хүмүүс нээлттэй байдаг. Бид нээлттэй байхыг хичээдэг. Тэгэхээр хэрвээ одоо хөтөлбөрийн талаар ойлгомжгүй ч юм уу асуух зүйл байгаа өмнө нь магадгүй одоо өргөлөө өгөөд шантарсан болвол дахиад нэг удаа өгөөд үзээрэй хэрвээ насчин болж байгаа бол битээ нэг удаагийн ордлогоор шантраараа түрүүн хэлсэнчлэн 300 хүн өгөөд 20 хүн шалгарч байгаа юм чинь магадгүй тий дахиад өгөөд боломж байж магадгүй. Тийм учраас битээ бууж өгөөрэй. Зөвхөн манай хөтөлбөрчлөлтгөө маш олон боломжууд ер нь бол өнөөгийн ялангуяа Улаанбаатарт амьдарч байгаа залуусд бол нээлттэй байдаг. Тэгэхээр тэр болгон цоргог байрж
мэдээлэл авч өөрийгөө хөгжүүлэх гэх юм бол боломж олон хэрэг болчихсон энэ цагтаа бол бити хойс цугаараа. Тэгээ боломжийг үргэлж эрэлхийлж байгаарай л гэж хэлээ да. За яг төгсөгчтэй хандаж хэлэхэд бол төгсчлөө гэд битгий биднээсээ холбоогоо таслаарай. За тэргээд бид нартай хамтран ажиллах зөндөө боломжууд бол байдаг, нээлттэй байдаг. Тийм учраас бид нартайгаа үргэлж холбоо чимээд байгаарай. Яг намайг төгсөхөд ингэж хэлж ирсэн. Одоо холбоотой л байгаа шүү. Чимээтэй л байгаа шүү. За Маргад сайн бодсон байх гэж бодож байна. Би нэгт бодох хугацаа гарсангүй гэдэг. Элээ нэг орон нутгийн хөтөлбөрүүд дээр би бүх хөтөлбөрүүд дээр ажиллаж байгаа л та. Тэгээ яхаар манай орон нутгийн хөтөлбөрүүд илүү одоо оролцогчдод өөртөө сэтгэл ханамжийг илүү өгдөг юм шиг санагддаг. Тэгээд төгссөн болоод яг сурж байгаа хөтөлбөрт хамрагдж байгаа үедээ ингээд сэтгэлдээ илэрхийлж байгаа нь одоо зориг сангийн хувьд амар гоё ингээд өгөөчтэй бүр үнэхээр энэ хүнд хүрч чадсан хөтөлбөр хийж ин да гэдэг тэр итгэл үнэмшлийг авах одоо сэтэл төрдөг. Тэгэхээр манай орон нутгийнхан сайн уу? Тийм буцаад одоо орон нутгийнхаа маань ч гэсэн хотод ямар нэгэн ажил хурал зөвлөгөөнөөр эрэхтэй зориг сангаараа гараад ирдэг. Зарим нь одоо ааруул бариад ирэх тохиол байдаг. Тэгэхээр ер нь бол үд халга нээлттэй хэвээрэл байгаа. Та нар минь нэрээрээ дор бүрнээ манлайлаад өөрийнхөө зүгээс одоо байгаа одоо орчиндөө байгаа газартаа илүү хийж бүтээгээрэй л гэж хэлдэг. Бүтээж байгааг нь бас харж байгаа, бахархаж байгаа. За маш их баярлалаа. Өнөөдрийн подкастын дугаарын зочдоор Зориг сангийн гүйцэтгэх захирал Марламаа, хөтөлбөр хариуцсан захирал Марл, за хөтөлбөрийн зохицуулагч Маргад нар ирлээ. За ингээд эхний дугаар сонсогч та бүхэндээ хүрсэн. Ирэх сарда шинэ подкастын дугаараараа уулзцаая.